Согтууруулах ундаа нь ураг хөөрлийг сүйтгэдэг. Муу зуршлаа зогсооё. Жирэмсний үед ямар түн эсвэл ямар төрлийн согтруулах ундаа аюулгүй байдаг талаар үнэн зөв мэдээлэл олоход хэцүү. Тиймээс хамгийн зөв шийдвэр бол хүүхэд тээж буй хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах явдал юм. Архи бол хор юм. Хүүхдийг шууд утгаар нь хордуулж байна. Яг л ямар дарс эсвэл архи уусан нь ялгаагүй. Учир нь спирт нь ижилхэн байдаг. Согтууруулах ундаа цусанд ормогцоо тэр даруй ихсийн болон хүн замаар дамжин хүүхдэд очдог. Согтууруулах ундаа хамгийн түрүүнд нөлөөлдөг эрхтэн бол эсэг юм. Харин хүүхдийн эсэг бүрэн хөгжөөгүй байдаг тул түүний жижиг бие согтууруулах ундааг боловсруулж чаддаггүй бөгөөд эхийн биеэс хамаагүй илүү хор хөнөөлт өртдөг. Жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэх нь ургын спиртийн хам шинж сэтгцийн болон хөдөлгөөний хөгжлийн хоцрогдолд хүргэж болзошгүй. Хүүхдийн нүүрэнд спиртийн онцлог шинж тэмдгүүд илэрдэг. Жижигхэн толгойтой болдог. Эпикантус Монголын хэлбэрийн хүүдий. Богино нүдний завсар. Тэгш нүүр. Уруулын ховсын тэгшилсэн хэлбэр. Бага хамрын гүүр. Богино хамар. Нимгэн дээд уруул. Согтруулах ундаа нь ургийн мэдрэлийн системд голчлон нөлөөлдөг бөгөөд энэ нь төрсний дараа удаан хугацааны үр дагаварт хүргэдэг. Энэ нь мэдрэлийн хямрал хит идэвхтэй зам байдал, оюуны хомсдол, хэл ярианы хөгжлийн саатал, унтахтай холбоотой асуудлууд, зохицуулалтын алдагдал, муу ай санамж, анхаарал төвлөрүүлэхтэй холбоотой асуудлуудыг хамарна. Согтруулах ундааны оновчтой түн гэж байдаггүй, ууж болохгүй, тэгээд л болоо. Хамгийн аимшигтай зүйл бол бид хизээч хүүхэд ихийн хөвлөд байхдаа согтруулах ундааны нөлөөг яг яаж хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй. Хүүхэд төрөхдөө харьцангуй эрүүл байж болох ч. Жирэмсний үед ээж нь нэг хундагдаар суусны үр дагавар нь хүүхдийн оюуны чадварт нөлөөлж болох бөгөөд энэ нь хэдэн жилийн дараа жишээлбэл хүүхэд сургуульд орох үед л илэрч болно. Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын амжилт муу зан төлөв тааруу байгааг гайхаж яагаад ийм байгааг ойлгохгүй байх болно. Тиймээс би товч дүгнэлт хий. Жирэмслэлтийг төлөвлөх, хүүхэд тээх болон хөхөөл хугацаанд ямар ч хэмжээний согтруулах ундаа хэрэглэж болохгүй.